Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ундрахаан телевизийн өнөөдрийн зочин нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн эрхэм хүндтэй зочноор Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Оюун Гэрэл оролцож байна. За Хинтээ аймаг төдийгүй Монгол орондоо ковидын нөхцөл байдал нэлээд хурцтамд буюу хүнд байх шиг байна. За өнөөдөр аймгийн мэдээлэлээр 131 хүний 91 нь хэрлэн суманд бүртгэгдсэн гэсэн мэдээлэл бол 11 цагийн мэдээлэлээр явлаа л да. Тэгэхээр ер нь нөхцөл байдал ямар байна? Эмнэлгийн тусламж үйлчилгээг та бүхэн яаж авч хэрэгжүүлж байна? Энэ талаар мэдээлэл өгвөл. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн байдлаар ковидын шинэ тохиолдолд бол 131 бүртгэгдсэн байгаа. Шинээр 331 шинжилгээнээс тийм ээ 131 нь эерэг тохиолдол батлагдсан. За үүний 91 нь бол хэрлэн сумынх байгаа. За бусд нь бол хөдөө сумаас. Гэхдээ хэдийгээр хөдөө сумнаас гарч байгаа ч гэсэн маш их хүндэрч, ялангуяа өндөр настай, жирэмсэн, архаг хууч өвчтэй энэ хүмүүс маань хүндэрч байгаа учраас эдгээр хүмүүсийг бол аймгийн төвд авчирч эмчилж байгаа, зөөвч, тээвэрлж авчирч байна. За тэгээд нөхцөл байдлын хувьд 3 эмнэлэг ажиллаж байгаа боловч дараагийн 4 эмнэлэг нэг шаардлагатай болсон байгаа. Тэндээ бол бусад хүмүүсээ бид нар ялангуяа хүндөвтөр хүмүүсээ бол авч эмчлэхээр ингэж байгаа. За хүмүүс маань маш их хүндэрч байгаа учраас ер нь бол ард иргэдтэй зөвлөхөд аль болох халдвар хамгааллын дэглэмийг л сайн захиулах, мөрдөх, болж өгвөл гадуур их явахгүй байх, яг дэглэмээр мөрдөөд ингээ ажиллаж явах юм бол тодорхой хэмжээгээр уул нь халдварыг барих боломж байгаа. Гэтэл манайхан яг өнөөдрийн байдлаар бол тийм биш юм. Өндөр настай гэртээ байгаа хүмүүстэй өвчнийг тээж авчирч байна, хүүхдүүдтэй өвчлөлт гэх мэтлэнгээр юм тохиолдсон. Яг өнөөдөр ихэд эмнэлэгт бол 214 хүн хэвтэж байгаа. Эдгээрийн хөөхт бол 30 байгаа. Эдгээр хүмүүсийн 30 нь бол хөөхт. За жирэмсэн хүн бол 7 байна. За хүнд хүн 10, хүндвтэр хүн 41 гэх мэтлэнгээ ингэж яж байна. За сүүлийн үед бол бас насваралт маань бас нэмэгдэх хандлагатай байгаа. Яагаад гэвэл энэ хүндрэл их өгч байгаа учраас ялангуяа өндөр настай хүмүүс маань хороогүй мөксийг үзэж байна. За энэ бол бидний хувьд бас харамсалтай зүйл. Өнөөдөр энэ өвчин ямар их аюултай хор уршигтай гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр би ард иргэдтэй дахин сануулгад болж өгвөл эмнэлгээр мөн ялгаахгүй эмнэлэгч их татварын эрсдэлтэй энэ орчин байгаа учраас энэ шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжаа авч эмнэлгээр хөшлүүлэх бусад тохиолдолд бол уцаар зөвлөгөө авах юм аягаар бол явжээ гэдгийг бас та бүхнээс хүсэх байна. За өнөөдрийн байдлаар юу гэдэг нь тоног төхөөрөмж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж юу байгаа. За мөн эмчнэрийн хүрэлцээ хангамж нэлээд тааруухан байгаа гэж бас мэдээллийг тулаа гарах 24 цагаар тулаа гарах 48 цагаар гэх мэтлэн иймэрхүү асуудлууд бас яригдаад байна. Нөгөө талаар ертөнцийн цэцэрлэгийг ковидын эмнэлэг болгож байгаатай холбогдуулан эцэг эхийн болон албаны хүмүүсийн дунд нэлээд ширүүн асуудал бас үүсэж байх шиг байна. Энэ тал дээр та бас мэдээлэл өгвөл нөхцөл байдал яаж шийдэгдсэн байгаа бол. За үнэхээр нөхцөл байдал маш хүнд байгаа. За дээр нь хүний нөөцийн хувьд бол асуудалтай байгаа учраас хамгийн олон хүнийг авч байрлуулах боломжтой газар гэж үзээд сэтгүүл цэцэрлэгийг аймгийн онцгой комиссийн шийдвэрээр гаргасан байгаа. Гэхдээ манай эцэг эхчүүд багш нар бол бас тодорхой хэмжээний эсэргүүцэл яасан. Энэ нь бол бас нэг талаараа бас өөр хүүхдийнхаа төлөө хийн ч гэсэн бас л дараагийн хор уршгаа бодож бас юм тавьсан байх. Тэгээд хоёр талаасаа хуралдаад тэгээд нөхцөл байдлыг бас ойлгоод бид аймгийн удирдлагууд бол болио хүүхдүүдийнхээ орчин ашиглахаа болио гэдэг ийм шийдвэрийг гаргаад дараагийн эмнэлгээ ингээд явж байгаа. Гэхдээ өнөөдөр бол үнэхээр яалтж байхгүй яцал үг болсон. Яагаад гэвэл хүний нөөцийн хувьд манайх үнэхээр асуудалтай байгаа. За Улаанбүсэд 3 эмнэлэг дээр бол нийт 16 хүн ажиллаж байна. Улаанбүсэд 10 хүн ажиллаж байна. Цаана ард талд нь эмч эмнэлгийн ажилчид өвдөж байна, хавьтал болж байна, ойрын хавьтал болж байна. Энэ мэтлэнгээр хүний нөөцийн хувьд бол манайх маш их асуудал үүсэж байгаа учраас бид нар зохион байгуулалтыг бас зөв зүйтэй хийх нь зүйтэй гэдгийг
аймгийн удирдлагуудад уламжлсны дагуу нэг дор одоо олон хүмүүсээ байрлуулаад тэндээ бол одоо багаа оруулъя гэдэг ийм байдал хүрсэн байгаа. За нөгөөтэйгүр сумаас одоо эмчийн ажилчдыг одоо татж байгаа. Сумаас дайчлан ажиллуулах гэж байгаа. Гэхдээ дан сумын одоо эмч нар дангаараа бол энэ ковидын юмд ажиллах боломжгүй учраас манайхаас бол туршлагатай хүмүүс заавал орон цуг хамтарч олвол орж эмчилгээ үйлчлэгээ үзүүлнэ. Тэгэхээр мөнгө ялгаа авахгүй хүний нөөцийн асуудал яригдана. За бид нар нэгэнт одоо тангараг өргөсөн чи ажиллах ёстой энэ гэдэг үүднээсээ бол эмчнэрээ бол эмч ажилчтай томилж ажиллаж байгаа. Гэхдээ тэр хүмүүс бол цаанаа үртэй хүүхэдтэй бас хүн учраас одоо амрах ажиллах цагийг бас зохицуулахгүй бол үнэхээр болохгүй. Бид нар цаашдаа бол хүний нөөцийнхээ асуудал дээр нэлээд бодлогын чанартай ажиллахгүй бол хөнгөө одоо хичнээн одоо ор байгаа эмнэлэг байгаад тэнд ажиллах хүний нөөцгүй болох юм бол ахаад л асуудал үүснэ. Энэ мэн дээр бол хаана бол бодолцсон зүйтэй гэдгийг бас бид нар аймгийн удирдлагт бол тавьж байгаа. Тэгэхээр Хинтээ аймгийн төрөх одоо эмэгтэйчүүдийн тасаг эмнэлэг маань бас засвартай байгаа учраас одоо эмнэлэг хүрэлцэхгүй байна гэж нэг талаар бас яриад байна. Хизээ засвар дуусвал ямар хэмжээний засвар энд орж байгаа бол. За төрөх тасаг маань бол одоо баригснаас хойш ашиглалтанд орсноос хойш 12 жил болсон. За том одоо капитал засварт бол орж байгаа. Ихэвчлэн одоо тэр сантехникийн засвар бол хийгдэж байгаа. Одоо бүх дулаан тийм ээ дулааныг бол маш их алддаг байсан. Тэгэхээр одоо энэ дулааны засвар одоо бусад одоо тэр засварууд бол явагдаж байгаа. За 2 сарын хугацаатай энэ маань бол хийгдэн. Тэгэхээр 11 сар гэхэд одоо тендертэй гэрээ байгуулснаас хойш одоо хугацаа нь бол яг л хэцүү хугацаа 11 сар дуусах байгаа. За тэгээд цаашдаа бол бид нар төрөх эмнэлгээ эмнэлгээс тусдаа болох учраас одоо ковидын эмнэлэг болж ашиглахаар ингэж яаж байгаа. Өнөөдөр ковидтэй ээж маш их олон төрж байна. Ковидтэй хүн мэс заслахыг шаардлага гарч байна. Тэгэхээр энэ болгон тусламж үйлчилгээг бид нар одоо эмнэлэгтэй хольж болохгүй учраас заавал одоо зохион байгуулалт хийж тусдаа одоо нэгэн эмнэлгийг тийм ээ яг тэр зориултаар нь одоо ашиглах шаардлага гарсан учраас бид нар төрөх эмнэлгээ одоо ковидын эмнэлэг болж ашиглахаар ингэж байж байна. За тэгээд энэ болтол одоо бид нарт бас эмнэлэг хэрэгтэй байгаа учраас одоо ямар гарц гаргалгаа байна гэдээ ингээд хайж байна л та юм бол. Тэгэхээр ойрын эдийн өдрүүдэд PCR-ын шинжилгээг авсангүй зөвхөн одоо түргэгчилсэн онцлогоор онцлоод ингээд тоо баг гараад байна гэсэн ийм мэдээлэл. Тэгэхээр PCR-ын шинжилгээний маань аппарат ер нь ягаас хатаад байгаа бол одоо хэвээ ажилдаг болсон болоо. За PCR аппарат бол үнэхээр 2 өдөр бол тоглож PCR шинжилгээ хийгдэггүй. За энэ юунтай холбоотой гэхээр хит их ажилласан, ачаалсан, тэгээд халаад одоо бүр доголдоод тэгээд түүний тоног төхөөрөмжийг бол харин яалтаа авчирч нийлүүлсний үндсэн дээр энэ маань бол засагдсан байгаа. Энэ 2 хугацаанд маш их шинжилгээ хуримтлагдсан. Бараг 1000 шинжилгээ хуримтлагдсан. Өчигдөр 300 шинжилгээ хийсэн. Өнөөдөр 700-аад шинжилгээ ингээд хүлээгдээд байж байна. За PCR-ын маань аппарат ингээд ажилд орчлоо. Гэтэл дараагийн бас нэг тулгамж байгаа асуудал гарч ирсэн. Монгол улсын хэмжээнд PCR-ын онцлогын хомсдол орсон. Хил гайлтай холбоотой. Өнөөдөр орж ирч чадахгүй одоо маш олон аймагуд энэ дээр тулгамдсан асуудал болж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн яамнаас бол бас энэ байдлыг харж үзээд бас тодорхой хэмжээний бид нарт заавар чиглэл өгч байгаа. Шинж тэмдэг илэрсэн хурдвчилсан шинжилгээгээр эерэг гарч байгаа энэ тохиолдолд бол одоо үнэхээр тийм шаардлагатай хүнийг бол заавал PCR шинжилгээ хүлээхгүйгээр хэвтүүлж тусламж үйлчилгээ үзүүлээ гэдэг ийм чиглэлийг өгсөн. Гэвч бид нар өнөөдрийн байдлаар бол эмнэлэг маань хомсдолтой байгаа учраас PCR-аар батлагдсан хүнээ хүртэл одоо ингээд авахд асуудал үүсчихэд байгаа. Яг одоогийн байдлаар 100 гаруй хүн ингээд эмнэлгийн хүлээгээд байж хэвтэж чадахгүй. Хамгийн тулгамж байгаа асуудал ерөөсөө л эмнэлгийн асуудал болчиход байна. Бид нар одоо хэдийгээр хүн хүч дутагдaltaй байгаа ч гэсэн тоног төхөөрөмж дутагдaltaй ч гэсэн нөөц олцоогоо шахаад бол бид нар бэлэн байдлаа ингээд хангаад байж байна. Гэтэл өнөөдөр эмнэлгийн байран дээрээ ингээд өнөөдөр асуудал үүсчээл ингээд байж байна. Хүсэл байдал яг өнөөдрийн үед иймэрхүү л юм. 3 дахь тунгийн асуудал яригадаад байгаа. Тэгэхээр танай эмч эмнэлгийн ажилчид маань 3 дахь тундаа хэр хамрагдаж байгаа бол 3 дахь тун одоо хариулснаар ямар нэгэн байдлаар халдраа авахгүй гэсэн асуудлууд бол одоо бас нэг яригадаад байгаа шүү дээ энэ тал дээр. За вакцинжуулалтын 3 дахь тунг бол эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэл ер нь эрдэмтдийн судалгаагаар бол
тодорхой хэмжээгээр бас тий өвчлөлийг бол халдвар авахыг багасгана. За туссан ч гэсэн хөнгөн тусна. Ер нь вакцинжуулалт дархлаажуулалт эцээцтэй өвчнөөс аливаа өвчнөөс хамгаалах өвчин дархлаажуулалт гэдэг аль ч өвчин. Одоо маш олон өвчнийг бид нар дархлаажуулалтаар бол хамгаалж чадж байгаа. За түүнтэй нэгэн адил энэ ковидын энийг жалгаагүй ингэж байгаа. Тийм учраас одоо аль болох одоо иргэд дархлаажуулалтандаа бол маш сайн хамрагдах хэрэгтэй байна. Ялангуяа одоо энэ жирэмсэн өндөр настай одоо энэ товлын насны хүмүүс маань хамрагдах хэрэгтэй байна. За манай эмнэлгийн ажилчид бол өнөөдрийн байдлаар бол нэг 65-тай хамрагдсан. За улаан бүсд байгаа эмч ажилчид маань хамрагдаж чадаагүй байна. За мөн одоо хугацаа нарай болоогүй байгаа учраас зарим тохиолдолд ингээд заалт байгаа учраас ингээ хамрагдаагүй байгаа. Ер нь бол дархлаажуулалтанд бол аль болох одоо ялангуяа эмнэлгийн ажилчтай бол хамруулахыг зорж байгаа. Тэгээ иргэдтэй бас одоо сануулхад ер нь 3 дахь тун энэ дархлаажуулалт аливаа дархлаажуулалтад болж өгвөл одоо маш сайн хамрагдаарай л гэдгийг зөвлөх гэнэ. Иргэдийн бас нэг хэвтэн эмсүүлж байгаа иргэдийн дунд бас нэг юм асуудал гараад байгаа шүү гоо. За эмнэлгээр өршүүлэхдээ ямар нэгэн байдлаар халаа дутагдал гаргах харс утгууруулахындаа хэрэглэх тухайн одоо ковидын эмнэлгээр ажиллаж байгаа тэр одоо сургуулийг сүйтгэх те ямар нэгэн байдлаар одоо хан дээр нэрэж иймэрхүү асуудлууд бас хоёр талын одоо зөрчилдөөн бас үүсэт байх шүү гоо. Хэвтэн эмсүүлж байгаа хүмүүстэй хандаж таваас юу гэж хэлэх вэ? За энэ асуудал хаана гарсан гэхээр манайх Политехникийн коллеж дээр 110 орд дэлгээд эндээ бол хүмүүсээ авч хэвтэн эмчлүүлж байгаа. За энэ дээр бол бас иймэрхүү асуудал гарсан. Гэхдээ өнөөдөр Политехникийн коллеж маань бүрэн суллагдаагүй байгаа учраас яг алийг нь нураацсан, алийг нь цүүдгчсэн гэдгийг бол үнэхээр орж хараагүй. Гаднаас бол багш ажилчид бол хүмүүс их тамхи татаж цонхоор хайж байна. Дээгүүрээ гарч тамхи татж байна. За тэр өвтгийл архины шил хүртэл ингээд хайсан гэдэг ийм өгүүлэмжийг бол тавьсан байгаа. Энэ нь бол мэдээж худлаа ийм бол юм хэлэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ийм асуудал байгаа болоод ингэж байгаа. За энэ Политехникийн коллежид голцсон хөнгөн өвчтнүүд төвтөж байгаа. Эдгээр хүмүүс бол одоо эмнэлгийн дүрм журм ялгаагүй л эмнэлэг төвтөж байгаа гэдгээр ойлгох хэрэгтэй. Ер нь манай иргэд бол бас янз бүрийн тийм асуудал байгаа. Эмнэлэгт бол хэвтэгтэй соёлгүй байна, үнэхээр хариуцлагагүй байна. Эмнэлгийн байгууллагын дүрм журмыг мөрдөхгүй байна. Манай эмч эмнэлгийн ажилчид руу ч янз бүрийн байдлаар дайрч давчлах ийм асуудал гардаг. Тэгэхээр иргэдтэй бас ахин дахин сануулхад одоо эмнэлгийн дүрм журмыг баримтлах хэрэгтэй байна. Маш их соёлтой байх хэрэгтэй байна. Эмчийн өгсөн одоо зөвлөсөн одоо энэ зөвлөмжийг маш сайн хэрэгжүүл ингээд үйлчлүүлэгчийнхээ хувьд одоо тэндээ бол яг л дүрмээ бариад хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй байна. Хүүхдүүдээ одоо хамаагүй гүйлэгдэг гэсэн хүүхдүүд бас хэвтдэг шүү дээ. Тэгээд одоо магадгүй хан дээр нь янз бүрийн эмээрээ өвчих юуг нь хуулах энэ тийм асуудал гаргасан байж болцсохгүй. Тийм учраас одоо та нартай дахин сануулъя. Ер нь одоо хаанч хэвтсэн зөвхөн Политехникийн коллеж ч биш хаанч одоо хэвтсэн ерөөсөө л маш сайн одоо дэглэм дүрм журмаа мөрдөж байгаарай л гэдэг та нараас асуусмаар байна. За эцэст нь за ковидоос гадна өөр одоо эмнэлгийн бусад тусламж үйлчлэгийг та бүхэн яаж тасалдалгүй одоо хүргэж байна? Яаралтай тусламж, Улаанбаатар хотол руу зөөврлөх, шинжилгээ, сорилт гэдэг иймэрхүү зүйлүүдийг яаж хэрэгжүүлж байгаа вэ? За ер нь бол яг ковид гэдэг болохоос бусад тусламж үйлчлэгээ бол хэвэн явагдаж байгаа. Ер нь бол орхигдуулах ёсгүй. Ковидоч бид нар ковидынхаа тусламжийг үзүүлнэ, бусад одоо эмнэлгийн тусламж үйлчилгээгээ давхар үзүүлнэ. За төрөх эмнэлэг засварт орчнтой холбоотойгоор манайх бол төрөх тасга энэ мэс заслын болон одоо чих хамар хоолойн тасаг руугаа шилжүүлээд нүүлгдсэн байгаа. Тэндээ бол одоо төрөх үйл ажиллагаа одоо бусад одоо тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. За мэс заслын тусламж болон яаралтай тусламжууд бол бүгд үзүүлээд явж байгаа. Тэгэхээр одоо нэг шаардлагатай яг л эмнэлгээр үйлсүүлэх ёстой хүмүүс маань одоо яг даатгалын одоо дүрм журамд ямар заасан 13А маягтай сум болон өрхөөсөө аваад ингээд манайхаар тусламжаа үзүүлээрэй гэдгийг танараас өсөе. За баярлалаа. Ингээд ковидын нөхцөл байдал болон нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлынтай талаарх мэдээлэл та бүхэндээ нэгдсэн эмнэлгийн дарга оюун гүлээс тодруулан та бүхэнд хүргэлээ. За Хинтээ аймаг төдийгүй Монгол орны хэмжээнд ковидын нөхцөл байдал үнэхээр бас хурцтмал за 3000-аас дээш давсан энэ тоон үзүүлэлттэй байгаа учраас иргэд маань та бүхэн халтар хамгааллын дэглэмээ баримтлах за эмнэлэг твтлэхдээ тухайн эмнэлэг болон тухайн одоо
сургуульд бас соёлтой үйлчлүүлэх юм шаардлагатай байгааг та бүхэндээ онцгойлон бас анхааруулж хэлмээр байна. Ингээд бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.